1969 он Ардын хувьсгалын 48 жилийн он баяр наадмаар улсын аварга хорлоогийн Баян мөнх Жигждийн Мөнхбат нар 8-ын даваанд 2 цаг 37 минут барилдсан ч хаялцаж чадаагүй тул хоёул наадмын барилдаанаас хасагдж байв. Үүнээс 2 жилийн өмнө 1967 оны наадмаар мөн л 2 цаг 17 минут барилдаж наадамчдын дунд үнэн саалгадгүй 2 мөнх гэж хоч авч байжээ. Хожилгүй хоцорсон 2 мөнхийн барилдаантай дүүх наадамчдыг чилээсэн өөр нэг барилдааныг Монгол бүхийн барилдааны түүхэнд 2 эрдэнэ барилдаан гэж тэмдэглэсэн байдаг. 1996 оны наадмын үзүүр түрүүнд үлдсэн аварга Батманимбуугийн Бат Эрдэнэ Арслан Дуламжавын Мөнх Эрдэнэ нар 4 цаг 18 минут барилдсан түүхтэй. Үд хэвийхэд өрж эхэлсэн 2 бүхийн барилдаан оройн нарны шингэж үдшийн бүрэнхийтэй золгох хүртэл сунжирав. Ийхүү үзүүр түрүүний бүхийн барилдааныг олж харахгүй төрсэн цэнгэлтгийн наадамчдад зориулж шөнийн гэрэл асааж барилдааныг үргэлжлүүлснээр 2 бүх саяныг хаялцаж Батманимбуугийн Бат Эрдэнэ аварга төрүүлж Арслан Дуламжавын Мөнх Эрдэнэ Батсүрт чимэг авч байжээ.